Солонгос улсад ингэж байдаг солонгос хоол иддэг хүмүүсийг Монгол улсад ирэнгүүт нь шууд сүүлний өөх хөдөлнө гэдэг чинь бас ингэ жоохон гайхмаар үйл явдал байгаа зү. Ингээл ганц авхлан руу ингэ дайрсан те ганц авхлан ингээл нэр хүнд өсөөд штэ хүүхдүүдийн бэлэнчлэг сэтгэлгээг бий болгож байна. Бүр л ядуурлыг дэмжиж байгаа гэсэн үг штэ гэх мэтчлэн ийм пост байгаахгүй. Хоёр салааг юм шүү. Айл нь нөгөө нэг рил бол ийм зурган дээрээ нөгөө хос бөгжөө ерөөсө тайлаагүй байна гэж хүмүүс яриадсан баггүй. Надад одоо ингэ 200 саяг өгөө. Тэгэд Нямбаатрын талаар ерөөсө ингэж бити юм янз бүрийн яриач. Ер нь Монгол ардын намын талаар бити юм яриач гэдэг саналыг тавьсан гэдэг. Сайн хөрх хүмүүс минь бүгдээ шинэхэн бичлэгээрээ уулзж байна. За энэ бичлэг маань 2026 онд дүрсээ авсан хамгийн ихний бичлэг болон хуурж байна. За тэгээд өмнө бол нэг бичлэг оруулсан. Тэр бичлэг маань 2025 онд дүрсээ аваад за тэгээд уул нэг 25 онд оруулна гэж бодож исэн чинь нөгөө ингээ баяр болоод бүр маш завгүй байгаад амжаагүй. Тэгээд 2026 оныхоо анхны бичлэг болгон оруулсан байгаа. Тэгээд тэрийг маань та хэд манаас үзсэн гэдэгт итгэлтэй байна. За тэгээ та хэд маань сонин сайхан юу байна? Баяраа сайхан тэмдэглэсэн үү? 2026 он бол маш гайхалтайгаар угтаж авсан гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээд хэдүүлээ яг одоо Монголынхоо сүүлийн сонин сайхан мэдээллүүдээ ярьцгаая. За сүүлийн үед Монголын сошиалс нэлээд ярь сэдвүүд гарч ирлээ. Тэгээд заримдаа бүр ингээд Facebook орохоор бүр гэж бодох үйс бүр ингээ хямртал бас мэдээлүүд бас гарч ирэх юм аа манайхаа. Тэгээд та нартай маш товчхон байдлаар хүрэх гэж хичээе. Хамгийн хүнд ярих зэдэн маань YouTube champ байгаа. За та хэд маань YouTube champ үзнэ үү? Үзег байгаа юу? Бүр яалтчгүй энэ жилийн хол маш гоё болсон байлээ. Тэгээд дөнгөж сайхан буюу 12 сарын 31-ний өдөр YouTube champ яг Месмеризм YouTube суваг дээр цацагдаад за ороод удаагүй байгаа мөртлөө маш их хандлтыг бол авсан харагдчихсэн. Тэгээд яалтчгүй Монголын тэр мундаг YouTube руу орсон жилдээ нэг удаа зохион байгуулагддаг тэр гайхалтай одоо энэ YouTube champ маань маш их хандлтыг бас ингээд авсан бэлээ. Тэгээд энэ жилийнх бүр ингээд илүү гоё ийм нэг шоу нэвтрүүлэх юм шигтэй бүр тийм гоё хийгдсэн байгаа хгүй юу. Тэгээд өмнөх жилүүдх ч гэсэн гоё болж исэн. Гэтэ энэ жилийнх надад л илүү ийм онцлогтой юм шигтэй. Ялангуяа physical yash гэх мэтчлэн ийм одоо ийм шоу нэвтрүүлгүүдээс санаа аваад бүр маш гоёор баяжуулаад тэр тэмцээнээ зохиож байгаа байдал за тэнгүүтээ дараагийн үеуд дээр ингээд гардаг зүйлүүд нь бүр үнэхээр гайхшруулж чадсан. Тэгээд тийм мундаг одоо ингэж хийсэн байлээ. Зүгээр л амар тухгүй байна. YouTube champ чи одоо ингэ яг 3 дахь удаага зохион байгуулагдаж байгаа шүү дээ тий. Надад бас яг энэ жилийн маш их таалагдсан зүйл нь юу вэ гэхээр өмнөх 2 жилд одоо яг энэ зохион байгуулж байгаа Месмеризмийнхэн одоо өөрсдөө нөгөө YouTube руудтай урилга өгөөд зохион байгуулагддаг байсан бол энэ жил бүр маш шударгаар гэх юм уу да тий. Яг сүүлийн үед бас YouTube руудын тооч гэсэн ихээр нэмэгдэж байгаа. Тийм болохоор одоо яг нүг санал хураалт явуулаад хэрвээ өөрөө яг YouTube champ ормоор байх юм бол YouTube рууд нь өөрсдөө одоо нэр төвшүүлээд гэх юм уу да. Тэгээд яг үзэгчт нь тэднэрт одоо ингэж оноо өгөөд яг энэ YouTube champ оруулмаар байна гэдэг оноогоо ингээд үзэгчт нь өгөөд тэгэж ингэж шалгарч гарч ирсэн YouTube-руудын дунд болсон нь надаас маш их таалагдсан. Энэ бол яалтчгүй юм шудраг байгаа байхгүй тий. Тэгээд яг тэр шагналын сангаа бас цуглуулад за тэгээд яг нэгт орсон YouTube-р нь тэр шагналын сангаа ингэж авдаг ийм үйл ажиллагаа болдгоо. Тэгээд яалтчгүй үнэхээр их таалагдсан байгаа. Ялангуяа би бас яг энэ YouTube champ-ыг маш гоёор зохион байгуулдаг Месмеризмын цогтоод бүр ингээд алгад шат тий бүр баяр хүргэе гэж бодож байна. Тэгээд энэ жилийнх бол тэр одоо санаа юм бүр ямар амар гоё юм бэ те. Бүр үзэгтэл бүр ямар амар юм бэ гэж бид нар бүр ингээ шоконд ороод үзсэн. Тэгээд орж байгаа YouTube руу ч гэсэн яг тухайн үед бүр ингээ шоконд орж байгаа нь л харагдчихсан. Бүр тэр хэмжээний маш гоё ингэж зохион байгуулсан байлээ. Бараг л жижигхэн тийм реалити шоу шиг те. Бүр ингээ зарим телевизийн хийж чадахгүй байгаа нэвтрүүлгүүдээс бүр ингээ илүү болсон байгаа хгүй. Тийм болохоор маш гоё юм давуу талтай юм болов уу гэж бодож байна. Тэгээд нөгөө талаасаа YouTube рууд ч бас ингээл яг одоо би бинтэйгээ уулзах гэдэг юм эсвэл яг нэг юм байгууллага биш учраас ингээл дангаараа ингэж одоо контент хийдэг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийг ингэж цуглуулж уулзуулж байгаа ч гэсэн маш гоё давуу талтай болов гэж бодож байна. Тэгээд хэдүүлээ үзэн Месмеризмийнхээ цогтоод баяр хүргэцгээе. Яг YouTube champ-тэй холбоотой ховж юу гэх юм бол одоо яг нэг одоо тоглоомоор гэх юм уу тэмцээнээр одоо юу гэдэг юм бэ нэг юм үйл ажиллагаан дээр заяа нэг юм хэсэг дээр нь одоо ингээд YouTube-руудыгээ одоо сордог шалгадаг ч гэх юм уу нэг тийм үе гардаг байхгүй. Тэгээ тэр нь бүр үнэхээр зөв ингээд хинч орсон гэсэн ёо ямар амар юм бэ гэж хэлмээр тэгээд орж байгаа YouTube-рууд нь ч гэсэн тий хөөх ямар бүр яаж нэгээс сэтсэн бэ гэж тэгж хэлж байгаа нь бол харагдсан. Тэгээд тэр нь бас яалч үзэгчдэг бүр ингээд
ингээд бүр гайхшруулж чадсан. За тэгээд яг үүнтэй холбоотойгоор YouTube руу ингээд зарим нь хонь болгоод зарим нь чон болгоод ингээд явсан байгаа байхгүй юу. За тэгээд үүнд нь хамгийн эхлээд болохоор мөнхүү шиг яасан байна. Хоньны арьс нүмерсэн чон болгосон байна. За дараа нь болохоор энэ хорлоог болохоор яг хонь гэдгээр ингээд оруулсан байгаа. За тэнгуүтээ Red Burger-ыг болохоор бас яг юм чоны арьс нүмерсэн хонь болгосон байна. Дараагийнх нь болохоор түшгийг яг хоноор нь оруулсан байна. За шимээлийг болохоор юу болгосон байна? Ийм гахай тоороо гэх юм уу? Тиймэрхүү зургаар оруулж ий. За X-ийг болохоор хоньны арьс нүмерсэн чон. За тэгээд юг ардена жижиг яг нөгөө чоны арьс нүмерсэн хонь гэх юм уу да тий. За ийм болгосон байна. Кадисиг болохоор бас яг чоны арьс нүмерсэн хонь гинэ. Мөглөө болохоор яг хониороо орсон байна. Тэгээд Опонион гэнэ. За би энэ хүүхдийг олстой мэдэхгүй мэн. Энэ хүүхдийг хонь болгосон байна. За тэгээд стейсийг болохоор бүр зүгээр цөөвөр чон зөө. Бүр стейс ингээ ганцаараа шал бүр цөөвөр чон гэдгээр оруулсан байгаа. За тэгмүүд Снупиг болохоор яг ийм чон. Гэтэ ямарсан ямааны ивэртэй ийм чон болгосон байх юм. За тэгмүүдээ Жэвүг болохоор бас яг чоны арьс нүмерсэн хонь. Кино задлан болохоор чонны арьс нүмерсэн хонь. За тэгмүүдээ Юкиг болохоор яг ийм баган цагаан хонин донд байгаа нэг юм хар хонь болгосон байна. Бас энэ яг ганц юу юм бэ? Яг ганцаараа юм өөр зураг гэх юм уу да тий. Тэгээ чамыг болохоор хонь болгосон байна. Тэгээд хэнийг цогтойг болохоор чон болгосон байна. Энэ бол яг энэ хүмүүс бүгдээр яг ийм шүү гэсэн үг бол ерөөсөө биш шүү дээ тий. Зүгээр л нэг юм групп дээр байгаа YouTube champ гэд та нар ингэ санал нийлж гэнэ үү нийлэхгүй байна уу гэдэг нэг юм санал асуулга маань ийм пост гэх юм уу. За тийм болохоор таад маань хэрвээ YouTube champ-ыг үзсэн хүмүүс байвал яг энэ хэддээ санал нийлж гэнэ үү нийлэхгүй байна уу гэдгээ комент хэсэгт үлдээгээрэй манайхан. За тэгээд яг тус одоо контенттэй холбоотой надад бас маш их таалагдсан зүйл нь юу вэ гэвэл яг юм хоол идэхийн өмнө ингээ хоорондоо нэг хөөрхөн бэлэг солилцсон шүү дээ тий. Тэр нь бол үнэхээр хөөрхөн санагдсан. Яг хинэн хүснэг мэдгүй ч гэсэн ингээ хоорондоо бэлэг солилцох үйл ажиллагаа бол гардаг тэгээд тэр нь бол маш хөөрхөн санагдсан байгаа. Тэгэд ийм гоё контентийг хийж байгаа юмдаа цогтоодоо маш их баярлалаа. Тэгээд хэдий цогтоо мөнхөш хоёрыг хамт ч гэсэндээ мөнхөш ерөөсөө мэдгүй байгаа байхгүй тий. Тэгэл бүх юм ингээ цогтоо өөрөө гартаад бол хийж байгаа харагдсан. Түшиг маань анх удаага бас энэ жилээс оролцож байна. Тэгэл ямар байна? Шууд сандарч байна. Би болохоор яг YouTube champ хэнийг ороосоо гэж боддог вэ? Хэнийг харахыг хүсдэг вэ гэхлээр би Ануг за бас Золпоо TV-г хармаар санагддаг. Тэгээд энэ хоёроо дараа дараагийн YouTube champ-ууд дээр бас харах байхаа гэж бодож байна. Тэгээд бас надад яг ингэ сэтгэл төрүүлсэн зүйл гэх юм бол Чами бол үнэхээр хөөрхөн харагдчихсэн те. Яг нэг өнгөрсөн жилийн YouTube champ хин Чами болсон штэ. Яг нөгөө аврагын бүсээ авсан гэх юм уу да. Тэгээд яг Чами бүсээ зүгэд гарч ирдэг тэр мөч бол бүр үнэхээр ямар гоё гарч ирсэн бэ те. Бүр маш хөөрхөн харагдчихсэн. Тэгээд түүнээс гадна яг энэ YouTube champ-тай зориулаад хувцснууд хийлгээд тэр цагаан палажнаас үнэхээр үзэсгэлэнтэй бол харагдчихсан. Тэгээд яг жил бүр ингээл нэг хүн бүр ингээд үнэхээр оттой те. Бүр ингээд юу гэдэг тухайн жил яг тэр хүний жил ч юм шиг бүр ингээд нэг юм оттой жил байдаг штэ. За яг тэр жил нь яг тэр хүн нь надад түшиг юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр одоо ингээд яг YouTube champ болгоноор нүг хайчлууд аваад тэгээд яг хамгийн сүүлд үлдсэн одоо ялагч нь гэх юм одоо тий хамгийн сүүлийн ялагч нь бол 10 сая төгрөгийн эзэн болдог байгаа. За тэгээд яг энэ жил бүр нэгч хожигдталгүйгээр заяа бүр бүгдэнд нь хожиж явсараад түшиг яг тэр одоо энэ азтан болсон байгаа. Яагаад азтан гэхлээр одоо эн чинь ингээд нэг амар толгоогоо ажилуулад ч юм уу те байх юм биш шүү дээ те. Зүгээр хайчлуудаа аваад л ингээд яг жинхнээсээ ёнтоогоо үзэж байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр бол түшиг ингэж ялдаг. За үүнээс гадна түшиг яг саяхан болсон бэлээ. Тэгээ түшигтэй ч гэсэн хэдүүлээ томоос том баяр хүргэцгээе. Үүнээс гаднаас түшиг яг сүүлийн одоо тэр бүсийн авраг болсон. Тэгэхээр яалтчгүй 2026 он бүр ингээд яг түшгийн жил агаад Түшиг. Тагирх сэдэн маань Netflix-ээс зохион байгуулж байгаа Монголд тавтай морилно гэдэг гайхалтай шоу маань яг одоо Солонгосынхон Netflix гэх юм уу та яг Солонгос улсдаа бүх дугаар нь л орчихсон байгаа. Харин яг бусад улс оронд эхний 2 дугаар нь л одоогоор орсон байгаа байхгүй юу. Тэгээд яг саяны YouTube champ үзчихэд үргэлжлүүлээд яг энэ одоо шоуг одоо нэвтрүүлэг гэх юм уу та үзсэн. Тэгээд
бас үнэхээр хөөрхөн хийсэн байлээ. Бүр надаас бүр гэл ингээл омгшоолт яг Монголыг бүр маш гоёор харуулсан байгаа байхгүй. Бүр тийм гайхалтай нэвтрүүлгийг бол хийсэн байлээ. Тэгээд дараагийн 2 дугаарын ч гэсэн ингээд тэсэн ята хүлээж байгаа. Тэгээд эхний 2 анги нь болохоор эхний анги нь баг 30 минут байсан санагдаж байна. Хоёр дахь анги нь болохоор нэг 20 минутын нэг тийм урт контент бол биш ээ. Богинохон хэмжээний тийм контент болсон бэлээ. Тэг тус нэвтрүүлэг нь болохоор нэг влог нэвтрүүлэг ингээд холцсон юм шиг харагдаад байгаа. Та хэдд маань тэгж санагдсан уу? Яг ингээд Амоти болон Ким Дунхи хоёр ч ингээд Солонгос улсаас гараад Монгол улс руу ирэх хүртэл ингээд өөрсдөө бас бичээл те нэг иймэрхүү влог шиг юм шиг тэгснэ бас ийм нэвтрүүлэг байгаад байгаа байхгүй. Тэгээд одоо яг та нартай би өөрт одоо төрсөн одоо сэтгэлээсээ бас ингэж ярьж өгье. За энэ нь болохоор яг хэнийг тэр хоёр маань ингээд Солонгосоос Монгол улс руу ингээд ирэнгүүт Орхонбаяр Арслан бол ингээд угтаж авдаг байгаа. За тэр хоёрыг угтаж аваад шууд ингээд хоол идэх процесс руу ингээд ордог. За тэгээд яг хоол идэхэр болсон ч Орхонбаяр шууд сүүлний өөхийг идүүлчихдэг. Та хэд маань тэрийг бас үзсэн үү үзээгүй юу? Надад тэр нь бүр ингээд оо гэж яг тэгэж хүлээж авсан. Ягаад гэвэл те Солонгос улсад ингээд байдаг Солонгос хоол иддэг хүмүүсийг Монгол улсад ирэнгүүт нь шууд сүүлний өөх идүүлнэ гэдэг чинь бас ингэ жоохон гайхмаар үйл явдал байгаа зү. Тэгээд яг дараагийн инээдтэй зүйл нь юу вэ гэхээр тэр гурван маань ингээд их дэлгүүрээр ороод за тэгээд хоёр Солонгос тамирчин бол ингээд нэг малгай өмсч үздэг штэ. Тэр малгай нь болохоор нэг юм бавга мавгатай нэг юм инээдтэй одоо cute гэх юм одоо нэг юм малгай байдаг гэсэн чинь Орхонбаяр болохоор үгүй би нэг ингээд өмсөхгүй гэдгсэн чинь мөнхөө чи өмсөд үзье гэх бүр ингээд шахсаар агаад өмсч үзүүлээд хамгийн амар нь тэр гурван малгайгаа бүр ингээд худалдаад авчдаг. Тэгэд яг дараагийн 6 авалт дээр ингээд нөгөө онгоцоор нисэж агаад гурлаа тэр малгайгаа ингээд өмссөн байсан. Тэр нас маш инээдтэй харагдчихсан. Яагаад гэвэл Орхонбаяр ч бүр ингээд өмсөхгүй бүр юм өмсөхгүй гэд тэгж байгаа нь бол харагдсан. Тэгээд яг нэвтрүүлгийн хувьд гэх юм бол яг жинхэнэ одоо ингээд эрэгтэй хүн юу дүүлээ яг юм жинхэнэ эрэгтэй хүн одоо юм cute юм ингээд өмсдгүү маа гэдэг байдлаар тэрийг тайлбарлаж байгаа байхгүй. За тэгээд дараагийн бас маш таалагдсан зүйл нь юу вэ гэхээр тэр гурав маань ингээд нисээд бас ингэж нүг шууд хаашаа бид нар одоо тэрэлжийн тэндээс нүү те шууд нисэж ингэж авч явсан нь бас маш их таалагдсан. Ерөөсөн нүг машинаар олон цаг явах биш те шууд ингэ онгоцоор авч иж унаас маш юм сэтгэл төрүүлсэн. За тэгээд яг нөгөөд ч ингэ очих газраа ингэ очсон чинь тэнд лавг очир за бас эди хүлээж идэг. Тэр мөч бол бас үнэхээр гайхалтай мөч байсан шүү дээ. Ингээ баахан ингээд нүг морьтой тэмээтэй хүмүүс ингээ зогсож исэн чинь хинч тэр дунд тэр хоёрыг байна гэж бодоагүй гэсэн чинь ингээ лавг очир эди хоёр бүр ингээ энийгээд гараад ирдэг процесс бол бас үнэхээр гоё харагдчихсэн. Тэнгүүд яг энэ хэд маань Монгол дээл хувц өмсөөд тэгээд ном сум одоо ингэж харваад за морь унаад тэмээ унаад гэх мэтчлэн ийм үйл явдал гардаг. Тэгээд ялангуяа тэр Монголын одоо ингэж нэг хөдөө гэх юм уу да тий нэг юм шууд хангааг ингэж харуулж байгаа тий ингэж тэр хангаа нь ингээл айгуу гоё застай байгаа. Тэгэл наар ингээ мандж байгаа процесс ч гэдэг юм уу тий тэр нь бол үнэхээр үзэсгэлэн харагдчихсан. Бүр бид нар хүртэл тий ийм гоё улсад амьдардаг билүү гэж бодох тэр сэтлэг хүртэл ингэ өгж байгаа байхгүй юу. Тэгээд яалтчгүй бол Монголыг маш гоёор ингэж маш гоё өнцгийг ч гэдэг юм уу да тий харуулсан байлээ. Уг нь ингэ Монгол улсад бүр ингэ маш их асуудал байгаа шүү дээ тий. Тийм хүртлөө зүгээр л бүр ингэ хамгийн гоёор нь үнэхээр харуулж чадсан бол харагдсан. Тэгээд Орхонбаяр ч гэсэн ингээд яг нөгөө нэвтрүүлгийг одоо үгдийн хөтлөөд авч явж байхдаа маш хөвгчлөлтэй тийм одоо ийм жоохон шооч юм шиг юм хөвгчлөлтэй занал бас харагдсан. Тэр нь ч гэсэн нэвтрүүлгийг ингээд айгу чимж байгаа юм шиг бол харагдсан. 유튜브 많이 보네. Яг энэ нэвтрүүлгийг бүр төгс гэж хэлэхэд бүр болохоор байгаад та хэдд маань тэгж санагдаж байгаа юу? Яалч ингээд харуулж байгаа байдал тэр зохиомж, зураг авалт тэгээд ерөөсөн нэг юм деталь болгон дээр бас ингэж анхаарсан энэ үйл явдал нь бол маш их таалагдж байгаа. Тэгээд оролцож байгаа оролцогч нар нь ч гэсэндээ тэгээ нэг юм хөгжилтэй айгу гоё хүмүүсийг гэсэн гэж оруулсан байгаа байхгүй юу? Гэтээ энэ үгээрээ нөгөө бусад оролцогчд нь тийм муухай гэсэн үг ерөөсөө биш шүү манайхаа. Тэгэд яалтчгүй ингээд энэ шоуг ингээд харахад те ингээд одоо ингээд 3 улсын юу байгаа штэ оролцогчд байгаа. Тэгээд яг бүх оролцогчдыг мэдээч хэрэг оруулах юм бол энэ үнэхээр замбраагүй утгагүй харагдана. Тийм болохоор ингээд 1-2 оролцогчдыг оруулсан ч гэсэн ингээд айгу зөв юм шиг бол надад бол санагдсан. За тэгээд яг энэ нэвтрүүлгийг хийсний дараа яг одоо тэр Солонгосын нөгөө нэг физикал яшаг одоо ингээд үүсгэн байгуулсан гэх юм одоо тэгээд төслийг санаачилсан найруулагч
Жанхоги байгаа штэ тий. Тэрээр болохоор бас ингэж хэлсэн байлээ. Үүнд нь биднийг ингэж уурж хүлээж авсанд маш их баярлаа. Гайхалтай сүрлэг уулс үзэсгэлэнт байгаль бас адуун сүргийг тэрдээс нь харсандаа үнэхээр их баяртай байна. Аргагүй л Монгол хамгийн сайхан байгальтай юм аа. Дахин нэг удаа баярлалаа гэдэг тийм яриаг бас ингэж өгсөн байлээ. За тэгээд одоо тус шоу гэмээр тус нэвтрүүлэг нь Netflix-т бас ингэ топ 10 контентын нэгт нь ингэж явж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр гайхалтайгаа тэр хэмжээний маш олон хүмүүс үзэж байгаа гэсэн үг. Тэгээд манай нөгөө хулгайн саялтууд ч гэсэн оруулсан байлээ. Гэтэ манайхаа бүгдээрээ Netflix-с гоё яг үнээр нь худалдаж авч үзээрэй гэдэг уриалгыг бас хэлмээр байна. Тэгээд яалтчгүй нэг бас ингэ Монголыг оруулж байгаа учраас монгол хэл дээр буюу орчуулга нь бас л яг монгол хэл дээр ингэж тавигдсан байлээ шүү. Яг тус нэвтрүүлэгтэй холбоотой бусад ярих юм юу байгаа вэ гэхэлэр мэдээж хэрэг хүмүүс ингэж маш их пост оруулаад стори оруулаад тий бүр үнэхээр юм гоё нэвтрүүлэг болсон байна. Монголыг бол үнэхээр ингэж гоё сурталчилж өгч байна гэх мэтчлэн хүмүүс харж байгаа. За үүнээс гадна одоо нөгөө нэг гадаад одоо тэр зочд маань байгаа штэ тий. Одоо тэр нь болохоор Эди тэгэл нөгөө Амоти Ким Дун Хён энэ төр байгаа. За тэгсэн чинь тэр хэд маань ингээ бүгдээрээ Монгол хувцыг ингээ өмсөөл шоун дээр гарч байгаа штэ. Тэгэд үүн дээрээ хүмүүс юу гэж одоо юм ховж ив ингээ ярьсан бэ гэхлээр одоо ингээ гаднаас ирсэн хүмүүс ингээ айгүй гоё Монгол үндэсний хувцыг өмсөж байна. Энэ нь ингээ айгүй гоё юм аа. Тохойн улсаа одоо хүндэлж байгаа ч юм уу да тий. Яг тэгж харагдаж байна. Гэтэл манай монголчууд гадагшаа явахаараа ерөөсө тэр улсынхаа ингээ үндэсний хувцыг өмсдгөө зүгээр л яг Монгол хувцтаа ингээ яваад байдаг. Тэгэд ийм соёлоос ингээд суралцаач гэдэг тийм зүйлүүд бас нэлээд яригдсан. Үүнээс гадна одоо яг энэ 100 жуулчдын одоо ингээд хөлд дарагдах нь бүр ингээд ойлгомжтой болчлоо. Тэгэхээр одоо хэдүүлээ одооноос л ингээд бэлдэж эхлэхгүй бол гэдэг зүйлийг хүмүүс бүр маш их ярьж илээ. Ялангуяа одоо нөгөө нэг Амоти чинь ингээд нөгөө яд штэ нэг юм бичлэг хийгээд Эди Орхонбаяр хоёр орсон шүү дээ. Тэгээд Амоти бас яг ингээд энэ нэвтрүүлгийг хэлэхэд ярьж байгаа байхгүй. Тэр миний бичлэгний тэр коммент дээр хүмүүс болохоор ингээд өвөл бол ингээд Монголд айгүй хэцүү айгүй хүүтэн юм онцгүй байд юм 100 ирэхгүй байсан бэ гэдэг комментууд маш их байсан. Тэгэхээр 100 бас үнэхээр гоё юм шиг байлаа гэж бас ингэж ярьсан байлээ. Яг ингээд энэ контентыг гэд ярьсан чинь яг нэг зүйл санаанд орчлоо. Бас ингээд нэг инээдтэй юм болохоор хин одоо ингээд Солонгосын хоёр тамирчин Орхонбаяраас ингээд асуудаг штэ. Эхнэр хүүхдтэй юу гэсэн чинь Орхонбаяр нууц гэд хэлдэггүй тэгснэ хин Амотигийн бичлэг дээр Эди бүр олон юм ярьсан гэд тэгж хэлж байгаанаас маш их инээдтэй харагдчихсэн. 제 유튜브에 올렸는데 몽골 사람들도 AD 아모트гийн влог дээр баах юм ярьсан. За ингээд санартаа хоёр гоё шоу нэвтрүүлгийн талаар жижигэн жигсэн ярьж өглөө тэгээд аль аль нь үнэхээр гоё болсон бэлээ. Хэрвээ үзээгүй хүмүүсээ бол заавал үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд яалтчгүй нөгөө хоёлын нас ингээд дараалуулаад үзсэн болохоор ч юм уу те бүр үнэхээр их таалагдсан. Одоо хэдүүлээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. За энэ сэдв болохоор инх оргилтой холбоотой байгаа. Ер нь инх оргилтой холбоотой нэг жижигэн ганц хоёрхон ховж байгаа байхгүй. Тэгээд энэ талаар хэдүүлээ ярьцгаая. За хамгийн их дээрх зүйл нь болохоор 1 сарын 4-нд social media гэдэг пэйж дээр нэг зүйл орсон байгаа. Үүн дээр нь болохоор зохиолч, найруулагч Баяр сайхан ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын гавьяат тамирчин болсон инх ориглыг өрчгөр дээл битүү шавар шавхай болсон уулын гуталтай төр төмний хүндлзэнгүй хэмээн шүүмжлэвгээд яг энэ зохиолч, найруулагчийн зургийг за тэнгуут яг түүний бичсэн постыг ингээд скриншот хийгээд оруулсан байгаа хгүй юу. За яг тэр постн дээрээ болохоор гэтээ арай л муухай байсан. Нэг муухай өрчгөр дээл битүү шавар шавхай болсон уулын гуталтай төр олон төмний хүндлээд сайхан цэвэрхэн хуцлаж болох байсан. Тэгээд ч би угаасаа цэвэрч хүн та нарыг дагаад худлаа шааждахгүй гэдэг ийм одоо ийм пост орсон байгаа. Тэгээд яг энэ мэдээлэл дээр нь хүмүүс ингээл бахан хаахаа дараал, ангри дараал ер нь нэлээд дургуутж байгаа харагдчихсэн. Тэгээд доорх одоо комментуудаас нь гэх юм бол энэ хүн чинь лайв хийхдээ тамиг татаад шүл самаа долоо заваарад л байж байдаг штэ. Тэр нь одоо тэгээд төмөн олон хүндэлж байгаа байдал уу эхлээд өөрийгөө хармаар юм да гэдэг коммент байна. За тэнгуүтээ Баяр сайхан та өвөнтийнхэнд очлоо аригтаад бөөс хуурсандаа баригдаад явж байсан гэж ярихыг чинь зургатаар сонсч л байла. Яасан хүний мод туштай чамд төгзөг болжээ. Та холхон л очиж хуцаарай гинэ. За өөр болохоор хөөрхийн авраг аавыгаа санан дээлийг нь өмсөж төрийн ордонд орсон. Юунд буруу байгаа юм бэ? Гих мэтчлэн комментууд ингээд маш их бэлээ. Тэгээд бас яг инх ориглын шагналаа авж байгаа пост байсан шүү дээ. Яг тэрнийхэн дороос нэг хүн ингээд бичсэн байгаа байхгүй юу? Яагаад ийм гуталтай юм бэ? Монгол гутал өмсч болоогүй бахта гэдэг коммент бичсэн байсан ч хүмүүс хаа газар ингээд те хүн хүнийг ингээд шүүмжилж идэг нэг юм хүн байх юм а гэх мэтчлэн инх ориглыг маш их ингээд өмөрсөн байгаа нь харагдчихсэн. За үүнээс гадна бас яг нэг юм ихтэй инх ориглыг ингээд нөгөө хоолны газар хоол идэж байгааг нь
ингээд их хажуу талаас нь ингээд авсан байгаа байхгүй. Тим зураг оруулангуудаа үнэхээр ингээд даруу төлөв төвшин хүн юм а гэдэг утгатай постыг оруулсан. За тэгсэн чинь бас л маш олон хүмүүс тэр хүн рүү ингээд дайрсан байсан л та. Хүний зүгээр ингээд 50 хоолыг нийлүүлээч. Яагаад хүний ингээд зөвшөөрлөгөө зургийг аваад ингээд сошиалэр ингээд тавиад байгаа юм бэ гэх мэтчлэн бас хүмүүс ингээд маш их өмөрч ингээд хамгаалсан байгаа нь харагдчихсан. За яг түүнтэй холбоотой хамгийн сүүлд ярих зүйл нь юм бол яг хамгийн сүүлийн нөгөө аврагын төлөөх тултаанд ингээд тулалдсан залуу байгаа шүү дээ. Тэр залуу яг Монгол хүмүүст зориулаад Facebook дээр маш их постоо монголоор ингээд бичсэн байгаа. Тэрээр яг өөрийнхөө Facebook дээр хамгийн анх 12 сарын 21-нд ингээд Монголын фэнүүд минь тавтай морилно гэдэг нэг тийм постыг оруулсан байгаа хгүй. За тэгэл энээс нь хоошоо постууд нь ерөн дандаа монгол хэл дээр юм тексттэй заяа. Тэгээд яг тэр сэтгэл хэсэг дээр ч гэсэн дандаа ингэж монголоор бичиж байгаа нь бол харагдсан. Гэтэ яалч нүг транслейт ашиглаж илээ те яг нэг юм утгацсан хувьд жоохон алтаатай юмнууд бас ер нь бол харагдчихсэн. Гэхдээ дандаа монголоор бичиж байгаа. За тэгээд яг 1 сарын 1-нд гэхэд одоо ингээд гадаа ингээд степ багт ингээд бэлтгэл хийж байгаа нэг юм бичлэг оруулсан байгаа байхгүй. Тэгээд энэ бичлэг дээр болохоор биеийн хориглыг хүлээж байхдаа засан дунд бэлтгэл хийхээр шийдсэн гэд ийм утгатай пост одоо ингэж оруулсан. Тэгээд ер нь бол дахин инх хориглолт ингээд тултмаар байгаа гэдэг утгатай юмнуудыг нэлээх оруулж байгаа. Тэгэл хүмүүст орно энэ залууг дэмжиж байгаа тий. Ийм хүмүүс ч байгаа. Нөгөө талаасаа энд одоо бүр ингээд өвзүүлээд өгөх хэрэгтэй гэж бичиж байгаа хүмүүс ч гэсэн харагдчихжээ. Тэгээд яг хамгийн сүүлд оруулсан пост нь гэхэд яг одоо 1 сарын 3-нд орсон байгаа хгүй. За ингэхдээ болохоор тэрээр миний Facebook профайл Монголоос ирсэн хүмүүсээр дүүрэн байна. Тийм учраас би тантай тийм учраас би танай хэлээр бичиж байна. Тань таалагдана гэж найдаж байна гэд. Тэгээ мэдээж хэрэг нөгөө манай монголчууд ч ингээл дэмжээл ирж байгаа шүү дээ. Тэгэд энэ пост нь одоо 1.9k одоо юм реакшн авсан байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүс ер нь л доорно ингээд монголоор айгүйх биччихлээ. Тэгээд нүг бид нар мессеж бичихтэй ингээд нөгөө латин үсгээр мөртлөө монголоор ингээд бичдэг шүү дээ. Яг тиймэрхүү комент байлаа гэхэд хүмүүс бүр те энэ монголоор ингэж бичсэн байна гэд тэр ингээд орчуулж бас ингээд өгж байгаа байхгүй юу. Яагаад гэвэл яг тийм текстийг транслейтч бас ингээ ойлгохгүй шүү дээ тий. Тийм болохоор хүмүүс яг иймэрхүү байдлаар ингэж бичиж байгаа нь бол харагдсан. Тэгээд инх хориглолтой холбоотой яг ийм жижигэн одоо ярих зүйлүүд бас байла. Одоо төлөө дараагийн ярих сэдвүүрөө орцгоё. За энэ сэдв маань ганж хавлан болон ээжидийн орон лантуу хүү, лантуу тохио одоо төрийн бус байгууллага гих мэтчлэн энэ хэдтэй холбоотой ийм сэдв байгаа. За тэгээд яг хүмүүс одоо ганж хавлан бол тий ээжидийн орныг ингэж үүсгэн байгуулахад маш их нөлөө болсон ийм нөлөө бүхий хүн гэдгийг нь бол их мэдэх байх. За үүнээс гадна жил болгон одоо яг энэ хэд гэх юм одоо тий одоо яг лантуу хүү гэдэг одоо жишээлбэл Facebook пэйж байгаа байхгүй. Ялангуяа одоо сүүлд яг тэр лантуу хүү гэдэг Facebook пэйж дээр энэ талаарх мэдээлэл маш их оруулж явдаг болсон байл л тий. Ингэхдээ болохоор мэдээч хэрэг яг сайн дурын тий энэ хандивт оролцмоор байгаа хүмүүсээс хандив цуглуулад ар гэр нь одоо ингээд нэлээд хүнд хэцүү ч юм уу тий ер нь юм амьдралын боломж багтай айлын хүүхдүүдэд бэлэг тараадаг ийм үйл ажиллагаа бол байгаа. Тэгэд сүүлийн хэдэн жил яг ингэж хийж байгаа шүү дээ тий. Бүгдээр ингээд өвлийн өвөө болон Санта Клаусын хувц өмсөөд яг хүүхдүүдэд бэлэг ингээд тараах үйл ажиллагаа бол ингээд зохион байгуулагддаг болсон. За тэгээд яг энэ удаа болохоор 2 одоо аргаар гэх юм уу хандиваа цуглуулсан байгаа байхгүй юу. За эхнийх нь болохоор яг мөнгөн байдлаар те яг данс руу мөнгө шилжүүлээд хандивт оролцох боломжтой. Нөгөөх нь болохоор яг энэ хэдийн байрлаж байгаа тэр байран дээр одоо ямар нэгэн одоо хүүхдүүдэд өгөө гэдэг бэлгээ гэх юм уу та те нэг юм бараа бүтээгдэхүүнээ аваачиж өгсөн байгаа байхгүй. За ингэхдээ бүр тэр дотор нь маш олон төрлийн байсан ууттай бэлгэнүүд байсан. За маш олон ундаа одоо юу гэдэг хүүхдэд одоо үе гэж бодсон идэх уух юмнууд ч гэдэг юм уу те тэнгуүтэй ном, памперс, өвлийн гутал, палаж, памперс, зузаан одоо гутал тэгэл зузаан аймс гэх мэтчлэн бүр маш олон төрлийн зүйлүүд байгаа нь харагдчихсан. Тэгээ тэр болгоны чинь одоо яг энийг зохион байгуулж байгаа хүмүүс ингэж хүлээж аваад за тэгээд яг хүүхд толгоны нас бол ингэж ангиллаад одоо ингэ уутан тийгээд ингэ тараадаг байгаа хгүй. Тэгэл яг энэ хэд ч юм бол ингэ сайн дураараа хамгийн гол нь хийж байгаа штэ тий. Тэгээ тэр нь бол үнэхээр ингэж бахархмаар бол харагдчихсэн. Тэгээд үүнээс гадна хүмүүсийн одоо авчиж өгсөн тэр хандвиг бүгднгээ нэг тэр лантуу хүү гэдэг пэйж дээр ингэ пост болгоод ингэ оруулж исэн байхгүй юу. Тэгээ та хэд маань яг энэ талаар мэдэхгүй бол яг тэр лантуу хүү гэдэг пэйж рүү н ороод харж болно. Тэгээд бас нэг амар таалагдсан юм юу вэ гэхэлэр яг тэгж бэлэг өгж байгаа хүүхдүүдийнхаа одоо зүс царайг ингэж гарахгүй
гэж пост оруулдаг. Тэр нь бол маш их таалагдсан. За үүнээс гадна энэ жил яг энэ үйл ажиллагаанд эмчнэр асан гэж оролцсон байгаа байхгүй юу. Тэгэл яг айлуудаар ингээ явангуудаа хүүхдүүдийн одоо тэр амны үзлэг хийх, шүд амыг харах, за тэнгуүтэ цээжийн сонсох, тэгээ уушны сонсох гэх мэтчлэн эмчнэр асан гэж үзлэг гэж явсан байсан нь бол харагдчихсан. Тэгээд энэ бол яалтчгүй бүр ингээд маш баярламаар бүр ийм үйл явдал байгаа хгүй. Тэгээд яг энэ бэлгээ ингэж хандуулж одоо тий очиж өгөх тэр зүйлд нь маш олон хүмүүс оролцсон байлээ л те. Яг нөгөө одоо жишээлбэл нэг юм ангаараа хүртэл те 10 жилийн хүүхдүүд ангаараа хүртэл хандив цуглуулад ингээд авчиж өгж байгаа процесс харагдсан. За алтан байгууллагууд хамрагдсан байсан. За бас хувь хүмүүс ч гэсэндээ те яг энэ тэр хүүхдүүдэд туслая, хүүхдүүдийг баярлуулъя гэдэг сайхан сэтгэлтэй маш олон хүмүүс оролцсон байгаа нь бол ингэж харагдчихсан. За тэгсэн чинь яг энэ үйл ажиллагаан дээр бас ингэж сайнны хажуугаар сар гихчээр одоо хилэн бас гарсан байлээ. За энэ яасан бэ гэхээр яг тэр хэдийн нэг постн дээр нэг хүн комент хийсэн байгаа хгүй. За энэ комент нь болохоор манай байгууллагын өнчин өрөөсөн гэдэг 50 хүүхдийг хүүхэд биш гэж үзэж байгаа та нарыг бурхан шиг. Бид бэлэг гуугаагүй шүү. Нэг өвлийн өвөө явуулчихал хүүхдүүдэд баярлуулъя л гэж хүссэн. Өрөвдөлтөд жүжигчд та хэд нэрээ аль нам бэ гэдэг ийм комент байна. Тэгэд энэ бол мэдээж хэрэг маш олон хүмүүсийн хүн рүү бол ингэж ууралж байгаа нь харагдсан. Та хэд маань ойлгосон бах те. Одоо ингээд тэр өвлийн өвөөнараас нэгийг явуулчихаа. Бид нар бол хүүхдүүдийнхаа бэлгийг бэлдсэн. Тэгээд өвлийн өвөөр ингэж бэлэг өгүүлмээр байна гэдэг зүйлийг ингэж бичсэн байгаа хгүй. За тэгсэн чинь ганц ахлан үн дээр нь 12 сарын 28-нд яг энэ асуудал дээр нэгэн постыг оруулсан байгаа. За үүндээ болохоор би нэг зүйл залруулъя. Энэ хүн өглөө над руу бичсэн юм а. Хариу өгч өмжөөгүй буруутан нь би юм. Гэтэл зураг хүрэг скриншот хийгээд пост энтер хийж айхтар дайрч тавшилжээ хөө. Би дүүрээс эхлээд өдөр шөнөгүй машин бариад бэлгээ өөрөөд уул хадааргүйж юун утас мантай үлийн хөтөнд явж байгаа. Эргээд хариу бичидэ гэж харчгаад хариу бичиж амжилтгүй нэг картал манай хуудсан дор ингэж орж иржээ. Бэлгэн бэлэн өвлөө өвөн хүсжээ. Үнэхээр асуудал байхгүй. Манай өвөөнөөс яваад очиход. Гэхдээ та өнөөдөр л мессеж бичиж байна. Бид энэ ажлыг 2 сарын өмнөөс бэлдээд яг одоо хамгийн өндөр ачаалал дээрээ сүүлийн өдрөө явж байгаа. Жаахан хүлээцтэй байж болдоггүй юм уу? Эн чинь сайн дурын ажил шүү дээ. Төрөөс авч байгаа үйлчлэгээ загнаж хараадаг хүмүүс чинь биш шүү дээ хөө. Ер нь тэгээд над руу байгууллагын асуудлаар битгий бичээрэй. Миний энэ пэйж маш олон мессеж донд урт хойноо ингээд алга болдог алдагддаг шүү. Бас намайг хариу өгсөн өгөөч тэр олон зуун залуусыг битгий жүжигчин намчнаар нь дуудаарай хөө гэдэг одоо энэ постыг оруулсан байгаа. Хүмүүс мэдээч хэрэг энэ залуурыг бүр маш их дайрж байгаа. Тэгээд та нартай зарим нэгэн комментоос нь уншиж хүргэе. За үүнд болохоор энэ хүн өөрөө өвгөн болчих болдоггүй юм бах та. Бэлэг хэрэггүй өвгөл хэрэгтэй юм бол жил бүр бэлэг тараадаг байлгүй. Өөрөө нэг өвгөний хувцастай болоод өөрөө л тараачдаг баймар юм уу гэд. За тэнгуүдээ хүний өмнөөс сичих хэцүү юм а таалагдахгүй бол намчин болчихдог амар айн. Өөртөө хувц сунар олоод өвөө болчих нь бидтэй. Заавал хүмүүсийн төлөвлөсөн ажлууд дээр өөрсдөө чихчих гээд тэгээд тэр нь бүтэхгүй болохоор гоншооноож гомдлож байх юм а. Хүмүүс чинь хаана хинд өвлөгөө хэрэг болох гэд уцаа хараад явж яах гэж юу байх вэ гэд бичсэн байна. За үүнээс гадна тэр 50 хүүхдийг өрөвтчлөө. Өөрөө өвлийн өвгөн болчих сэтгэлгүй юм хүний хажууд яаж байгаа бол тэр хүүхдүүд гэх мэтчлэн хүн рүү дайрсан комент маш их байсан. Тэгээд би ч гэсэн үүнтэй санал нийлж байгаа. Миний хувьд гэх юм бол энэ бол яг ингээ утгагүй байгаа зү тэ. Тэр хүмүүс ч ингээд угаасаа тэдэн айлт очно. Барин юм судалгаагаа яг үндэ хийсэн байгаа штэ. Тэр айлт тэдэн хүүхдтэй, тэдэн насны хүүхдүүдтэй гих мэтчлэн ялангуяа эднэр чинь нэг бэлгийн янз бүрийн зүйлүүд хүмүүс ингээ өгж байгаа учраас ялангуяа насанд нь ингээд таарсан бэлэг одоо тэр хүүхдүүдэд өгж байгаа штэ. Тэгэхээр чинь ингээ бүр маш их юм процесстэй маш их ажил ингээ хийж байгаа хгүй. Тэнгүүд эннийх нь хажуугаар иймэрхүү бичнэ гэдэг бол тэгэд үнэхээр яагаад ингэж өөртөө тэр өвлөө өгөө болоод нэг хүүхдүүдтэй бэлээ өгж болтгүй юм бэ бүр нэг юм миний хувьд юм нэг алавтай юм шиг айгүй муухай бол санагдсан. За тэгсэн чинь бас 1 сарын 2-нд зэв манайха хонх цэг эмэн дээр яг энэ талаар дахиад ингэж дайрсан ийм пост бичиж ороод ирж байгаа байхгүй. Яг энэ постыг нэс та нартай уншиж хүргэе. За үүнд болохоор ичдийн орны ичд нь хаана байна? Ичд гих үгээр халахвчин ичдийн орн гих төрийн бас байгууллагын жил бүрийн шинэ жилээр өвлийн өвгөний хувцас хаана нэгтгээс олж өмсөн бэлэг тараадаг жишиг тогтоод хэдэн жилиг үтлээ. Бүхэл зүйлээ хандвар явуулдаг гих хатлаа биелэгч загнадаг тэдний эцсийн зорилго яг юу юм бэ? Өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар нийгэмд гэрэл хасааж төр засгийн гарыг хараад суухгүйгээр хүүхэд залуусын төлөө өөрчлөлтийг хийн хэмээн тунхагласан ч тэд бэлэг тараагаад ч байшин бариад ч өөрчлөлт хийсэнгүй. Харин жилийн жилд тус төвийн тэргүүн гэгдэх ганц хавлангийн нэр хүнд улам өслөө. Өвлийн өвөө болж жүжиглэж очиж бэлэг гордож буй хүүхдүүдийн зураг авсаар
Гадаад дотоодоос баахан хандив авдагч бэлэг тараахаас өөр нийгэмд өөрчлөлт авчирсан нэг хүүхдээ ирээдүйг гэрэлтүүлсэн ажлыг тэд энэ хугацаанд хийсэнгүй. Чидийн орноор хүмүүжээд дамжаад өнөөдөр амьдралдаа огцон өөрчлөлт хийгээд олныг огшоосон нэг ч хүүхд алга. Монголын хүүхдүүд ядуу зүдүү байх нь түүнд ашигтай. Эдгээр хүүхдүүдийн амьдралаар ачаар өнөөдөр хандивын аргаар хангалттай орлого олж байгаа учраас ядуурл улам нэмэгдэх тусам түүнд ашигтай. Бэлэг тарааж өлөө өвөгийн дүрд орох бэлэн хоолойгч сайн хүний дүр эсгэх нь эцтэй ган жавхлан ирээдүйд бүтээх улс төрийн ажилтан нэмэртэй. Энэ хугацаанд эдгээр хүүхдүүд бэлэг бусдаас авахаас илүүтэй бэлэг өгдөг хүн болъё гэсэн урам зориг авсангүй. Ядуу байх гоё юм гэдэг уподын үзлийг л хүүхдүүд багчуудад суулгаж өглөө. Сүүлдээ бүр орон гэртээ аав ээж нь жип унаа тавьдаг хүмүүс хүртэл бэлэг авах гээд хүүхдээ хурамч өлөөгөөгийн уртаас гүйлэгдэг ийм л эгог тэрээр нийгэмд өгсөж өглөө. Манай улсын боловсрал эрүүл мэндийн тогтолцоо тампуурлын иргэнмүүдээр байгааг ашиглаж өчүүхэн нэр төрөө өөдөн татах хүүхдүүдийг ашигладаг энэ увайгүй ажлуудаа сайн дурынхан минь одоо болох хэрэгтэй. Үнэхээр өөр хүүхдийнхээ нийгмийн төлөө санаа зовдогсон бол бэлэг тарахаас илүүтэйгээр нэг удаач гисэн төр засгийн шийдвэр гаргах түвшний хүнийг дагуулж очиж нүдээр харуулж байсан удаа бий юу? Хүүхдийнхээ сайн сайхан амьдрах орчныг бэлдэж өгөөгүй төлөө ханхуй нийгэмд амьдруулж байгаа нь эрэх барьчдад харуулсан тохиолдол бий юу? Үнэхээр ичдтэй юм бол их хурлын гишүүдээс нэгийг дагуулад явхад яагаад болохгүй гэж гээд бүр ингээд маш урт постыг оруулсан баахгүй. Бүр ингээд дуусаагүй бүр цааш ингээд маш урт заяа. Ерөнхийдөө бол ингээд ганц авхлан руу ингээд дайрсан те ганц авхлан гэл нэр хүнд өсөөд штэ хүүхдүүдийн бэлэнчлэг сэтгэлгээг бий болгож байна. Бүр л ядуурлыг дэмжиж байгаа гэсэн үг штэ гэх мэтчлээ. Ийм пост байгаахгүй. За тэгээд энд доорх комментос нэг гэх юм бол за ингээд нэг хүн бичсэн байгаа. За энэ болохоор бүр постосоо илүү их яг шаасан коммент зэ юм манайха. За үүнд болохоор нэгдүгээрт ган жавхлан ичдийн орны тэргүүн байха болоод удаж байгаа. Одоо ичдийн орон ямар үйл ажиллагаа явуулахад нь ган жавхлангийн өөрийг оролцоо нэгч байгаа болсон гэж өөрөө ярьж байсан. Ядаж иймэрхүү хамгийн наацхан мэдээлэл хайж үзчихэд иймэрхүү хартлагаа хиймээр байна. Хоёрдугаарт ард иргэд хүүхдүүд ядуу байгааг энэ байгууллагын буруугаас үүдэлтэй маягаар бичжээ. Нэг ч гэсэн хүүхэд аригчаан аав ээжээсээ болоод шинэ жилийн бэлэггүй үлдчихвээ гэдэг л тэдний хамгийн ихний санаа зорилго нь гэдэг нь ойлгомжтой. Тэрнээс тэднийг ядуу чигээр нүлээ гэж бодож бэлэг өгөхгүй нь мэдээж. Яг дам нөлөө нь тийм байж болох ч гэхдээ энэ шууд учрах нөлөө биш ээ. Гуравдугаарт гишүүнийг авч явж хүмүүсийн аж байдлыг үзүүлэх нь тэдний хийх зүйл биш. Тийм хүч ирэх мэдэлч тэдэнд байхгүй. Харин тэр чигтэн тойргоос гарч ирсэн гишүүдийн үүрэг. Ичдийн орон ямар ч гишүүнийг өөрч заалж уйлан дугарлаж сайн дураараа хамт явдаг гишүүнч байхгүй. Асуудлыг уг үнцээс нь биш ядаж нэгч болов гэрэлхийгээ сайн үс хийж байгаа төрийн бас байгууллагаас нэхэж буруушааж үйлдэлийг нь харлуулж байгаа бол үнэхээр гутарч байна. Уг нь сонирхолтой төгс бичвэр оруулдаг болохоор сайхнаас дагаж эхэлсэн. Гэтэл ингэж бусдыгаа уул үнцгүйгээр буруугаар тохиж байгаад харамсаж байна гэд ийм одоо коммент байгаа. Тэгэл ер нь л одоо ингэж хүмүүс ингэж өмөрсөн те одоо юу гэж өчнөө хүүхдүүд ийм хэцүү байдалтай байна гэх мэтчлэн иймэрхүү комментууд басан гэж байсан. Тэгээд яг саний пост дээр ярихад бас 100,000 дагагчтай хүн гэдэг чинь одоо инфлюенсер гэсэн үг шүү дээ. Тэгэд яг нэг тим хүний рилийг үтсэн бохгүй тий. Тэрэн дээр яг юу гэж ярьсан бэ гэхэлэр одоо ингээд эмзэг давхрахын буюу ингээд амжиргааны түвшин бас ингээд доогуур 1000 хүүхдэд бэлэг өгөх гэсэн юм а. Та хандив тусламж үзүүлэх боломжтой юу гэд асуусан гинэ. Тэгсэн чинь тэрээр одоо тэр рил дээр ингээд ярьж байгаа байхгүй. Надаас ийм ингээд тусламж хүссэн. Би бол ингээд хүүхдүүдэд ямар нэгэн тийм одоо чихэртэй ийм бэлэг өгөхөөс ингээд татгалзаж байна. За үүнээс гадна ингээд хүүхдүүдийнхтэй ингээд эмзэг давхрахын амжиргааны түвшин доогуур хүүхдүүдэд бэлэг өгнө гэд хүүхдүүд ингэж ялгуулдаг энэ юм а болооч байрны хүүхэд биш юм уу? Яагаад ингэж хүүхдүүдийг ялгуурлаад идэм бэ гэх мэтчлэн нэг тийм рил бол явж исэн бохгүй. Тэгээ би саний пост болын яг энэ хүний рилтэй бол үнэхээр санал нийлэхгүй байгаа. Яагаад гэвэл яг саний пост бичсэн хүн магадгүй за ганж хавланг харлуулах юм зорилготойгоор даалгавартайгаар бичсэн байж магадгүй. Гэхдээ би яг үндэ мэдэхгүй байна. Гэхдээ яг саний хоёр кейс дээр ярихад энэ хоёр хүн хизээж яг тэр амжиргааны түвшин доогуур захын хорооллуудаар амьдардаг айлын хүүхдүүдийг нэг ч удаа харж байгаагүй зэ. Би үүнтэй бүр үнэхээр санал нэг байна. Яагаад ингэж те бүр тэр хүүхдүүдтэй байрны хүүхдүүдийг яагаад ингэ харьцуулаад байгаа юм бэ? Тэр бол үнэхээр утгагүй байхгүй. Яагаад гэвэл энэ байрд амьдардаг те хотын төвд амьдардаг хүүхдүүд аав ээжээсээ ах トゥ хамаатан саднасаа ямар нэгэн байдлаар бэлэг авч байгаа. Тэр нэгэд уудтай чихэртэй бэлэг тоглоом янз бүрийн юм байгаа яг үндэ. Харин тэр хотын цагт байдаг хүүхдүүд заяа яг үндэ яадаг вэ гэхлээр ойрхон хүнсний дэлгүүрээсээ муудсан ногоог за энэ ногоо ч муудсан уу хаяж байгаа юу надад өчхөө гэж гуйлгууж авдаг байхгүй.
муудцсан ногоогоор хоол иж иддэг хүүхдүүд байд юм аа. Яагаад гэвэл би яг тэрийг өөрөө бүр ингээ хоёр нүдээр харж исэн байхгүй. Би одоо яг та нарт өөрийнхөө харсан тэр кейсийг ярьж өгье. За энэ яасан бэ гэхээр нэлээд хэдэн жилийн өмнө манай нэг найз ээж нь нас бараад тэгээд өөрөө нөгөө нохот ижидэг байсан болохоор ер нь бол ингэж маш олон нохотой юм айл байт юм байна. Тэгээд тэр айлд очиод нохооных нь ингээ хоолыг бэлтэж өгөөд нохоонууд ингээд хоолоод буян хийя. Тэгээд чи хамт явах уу гэд намайг хэлдэг байхгүй. Тэгээд би за тийгээд хамт яваад тэгсэн чинь нөгөө ялцчгүй одоо үдин тэр чинь ингээд нэг мэдээж хэрэг хотын захад байгаа айл байгаа штэ тий. Тэгээд хотын зах учраас ингээд гудамжаар явсан хүүхдүүдэд чи энэ бэлэг өгөөрэй гэдэнгүүтээ нэг юм ууттай бэлэг тэнгүүтээ бас баахан юм хүүхдүүдэд хувцас байсан юм аа. Ингээд дэлгүүрээс ингээд авцсан. Тэгээ хүүхд амтан баярлуулна гэж хөөх юмт ингээд явж байгаа байхгүй. Тэгээ бид тээр хамт яваад тэгээд нөгөө нохоотой айл руу ингээд орсон чинь тэнд бүр маш олон нохоо зөө бүр 40 50-аад бараг нохоо байсан. Тэгээд би ингээд яг ингээ орсон чинь нохоонууд нь яг ингээд хазахгүй л ахaltaа гэт ингээд тоглох гээд ингээд самбартаад ингээд захгүй. Тэгээд би айгаад за би ингээд гадаа ижээ гэдгсэн байхгүй. Яагаад тэгэхээр би багада 2 удаа нохоонд хазуулж исэн. Тэгээд нэг удаа бүр яг бүксэн дээр хазуулаад бүр ингээд галзуугийн тариа мараа гэл ингээд баах юм хийлгээд явж исэн байхгүй. Тийм болохоор ер нь нэг юм травматик гэх юм уу? Ер нь нохооноос жоохон айдаг. Гадуур ингээд нохоод харахаар би ингээд айл болох ингээд тойрч явж мохог ингээд боддог. Тэгээд тэгсэн чинь ягаад бахан нохоо ингээд харна би угаасаа айгаа. За би энд байж чадахгүй мэнэ. Би гадаа ижээ гэд гудамжинд нь зогсож исэн. Тэгсэн чинь тэр доороос нэг хоёр жоохон хүүхэд заяа. Хоёлаа бараг цэцэрлэгийн насны хоёр жоохон хүүхэд нэг юм хайрцагтай юм ингээд өргөөл ингээд ядаад ингээд явж байгаа хгүй. Тэрийг даахгүй. Тэгээ би ингээд за энэ хоёрт үтсэн туслая гэл доош ингээд гүүгээл нөгөө хоёрт чинь хоёр юу аваад явж байгаа гэсэн чинь дэлгүүрээс муудц ногоо аваад явж байна. Тэгээ маад угаасаа хоол хийх өөр юм байхгүй. Ээж ингээд ер нь л нэг хүүхэд төрүүлээд яваад өгдөг. Тэгээ ингээд дүүнер маань ингээд хамт байдаг гэж тэгж байгаа байхгүй. Бүр арай их тэрхий заяа. Тэгээд тэр хүүхдүүд угаасаа мэдээж хэрэг хүүхдүүд учраас ингээд дэлгүүрээс муудц ногоо авч иддэг. Тэгээд бүр миний сэтгэл хөдлөөд тэгээд тэр хоёрыг нөгөө хайрцагтай юм ингээд гэрт нь ингээд хүргэж өгөөд тэгээд нэг юм Монгол гэрт амьдардаг тэгээд бүр маш олон амьдардаг нэг тийм айл байсан юм а. Тэгсэн чинь намайг тэгээд би бас нөгөө тэр охинтой одоо ихчтэй гэсэн үг заяа. Тэгээд яг нөгөө найзынхаа ингээд хүүхдүүд тараараа гэсэн бэлгнээс нь тараагаад тэр хувцнуудаас нь бас ингээд энэ чам таарах уу тэр дүүт чинь таарах уу гэл баахан ингээд хувцснаас нь ингээд өгөөд тэг бүр ингээд хамт доошо дэлгүүр яваад ингээд одоо нөгөө таллах боо тэгэл баахан молко инээдргээ баахан ингээд авч өгч байгаа байхгүй. Тэгээд гэрийнх нь гадаа дахиад нөгөө ууттай юм ингээд хүргээд өгч байгаа. Тэгээд гэсэн чинь нөгөө охин ч намайг та надад дугаараа өгчөж гээд тэг би ингээд жоохон санаа зовоо тэгээд ер нь бол уцсныхаа дугаарыг өгсөн. Тэгсэн чинь над руу ингээд дахин ер нь л ингээд айгу ингээд залгаад идэг. За та ингээд ирэх үү? Та надтай уулзах уу? Та дахиж манад ингээд ирэхгүй мүү? Та ингээд энэ хавар дахиж ирэхгүй мүү гэл ингээд залгаадсан. Тэгээд тэр нь бас ингээд жаахан хэцүү байсан. Тэгээд яг тэр хоёрыг гэрт нь ингээд хүргэж өгчөөд дахиад нөгөө найзаагаа хүлэгэлээж байгаа штэ. Тэгсэн чинь доороос ингээд нэг хүүхэд ингээд усны тэрхтэй тэрийг ингээд даахгүй зэ бүр ингээд маш хүнд усны тэрхтэй. Тэгээд тэр хүүхэд тасал нэг жоохон хүүхэд байгаа байхгүй. Баг 1 2 дахь анги хүүхэд юм уу хайшин. Тэгээд нөгөө тэр чинь нөгөө дээшээ уул руу өсвөр газар ирсэн ма. Тэгээд тэрийгээ даахгүй. Тэгээд би дахиад нөгөө хүүхэд дээр ч очиод ингээд нөгөө усны ингээд хурж өгч байгаа байхгүй. Тэгээд би төрж хүүхдээ бүр ингээд даахгүй. Тэгээд нөгөө манай найз гарч ирээ. Тэгээд ингээд хоёулаа хамт төрж байгаад ингээд оруулж өгч байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхэд юу гэж ярьсан бэ гэхлээр бүр эмэгтэй хүүхэдсэн. Тэгээд тэгсэн чинь ээж ажилдаа явцсан аав гэртээ унтж байгаа гэж хэлсэн байхгүй. Бүр үнэхээр амар зөө. Тэгээд хөөхий тэр жоох хүүхэд гэрийг усыг аваад явж байгаа штэ. Аав за мэдгүй ингээд ээлжний ажилтай юм яасан мэдгүй. Гэтэл тэр жоох охиноор ус ахуулаад өөрөө ингээд унтчихсэн. За ер нь нэг тийм процесс болсон. За үүнээс гадна бас нэг эмээ хүү хоёр усаа даахгүй. Тэгээ би бас нөгөө тэр хоёр дээр ч очиод усыг ингээд зөгөөлцөж өгөөд оруулсан гэх мэтчлэн юм жишээ бол байдаг. Гэтэл одоо энэ пост тэгэд тэр нэг инфлюенсерийн ярьж байгаа бичлэг юу яриад байгаа юм бэ те. Би бол энэ болгонд үнэхээр дургу байгаа. Тэгэд ингээд амарсан хүүхдүүдийг алга үзэдэг би бүр гайхаад байгаа байхгүй юу. Байрны хүүхэд одоо тэр хотын захын те одоо ингээд өөрөө хүсээд аав ээжээ сонгоогүй хүүхэд байгаа штэ те. Тэгээд тэр ингээд бүр нэр үнэхээр амар амьдралууд байдаг. Тэгтэл яаж тэр хүүхдүүдийг тэгж ярьж байгаа юм бэ? Үүнээс гадна хүүхдийн сэтгэл гэдэг чинь ийм цагаахан айгүй гой зүйл байдаг штэ те. Тэгэл яг одоо жишээлбэл яг энэ ээждийн орны одоо энэ хийж байгаа энэ үйл явдлууд бол үнэхээр зөв үйл явдал байгаа байхгүй. Тэгэл энэ хүүхдүүд чинь том болол тэр жил нэг тийм өвлийн үеэрэд ингэж гой бэлэг өгчөж үлээгээд хүүхдэд яг юу үлдэх юм гэхээр дурсамжл үлдэнэ. Тэр хүүхдэд чинь том болоод яг үүндээ бодох байхгүй те. Тийм хүмүүст хийжээж үлээгээд бодхоос биш те. Мэдгүй би бүр энэ хүмүүс яриад байгаа яг үүндээ ойлгохгүй. Тэгэд яг тэр лантуу хүүдээр орсон бас нэг юм аюу юм
өргөдөлдөг гэх юм одоо нэг пост байсан шүү дээ. За энэ болохоор ингээд 12 сарын 27-ны өдөр орсон байгаа хгүй. За үүн дээрээ болохоор хүн хаан төрхөө сонгож чадахгүй юм да. Яг ийм нөхцөлд амьдарч өсөж тарниж байгаа маш олон хүүхэд бий. Бидний хувьд энгийн мэт зүйлс тэдний хувьд мөрөөдөлгээ бодтоо. Энэ бол бодит амьдрал шүү гэж заяа. Тэгээд энд оруулсан зураг нь үнэхээр нүд талтрам бүр ингээд нэг Монгол гэр тэгэл тоон одоо ингээд хаалга малга бүх юм бүр үнэхээр ингээд амар болсон байгаа хгүй юу. Тэгээд бас нэг пост нь болохоор аюулээ дөрвөн том хүн байгаа мөртлөө дөрвөлээс сохтуу. Тэгээ тэр хажууд нэг бяцхан хүүхэд ингэ байж гинэ гэдэг постас байсан. Тэгээ ингэ бодохоор бүр нэрээ юу гэх мэдэхгүй. Яг иймэрхүү амьдрал байна. Энэ сошиал дээр ийм пост бичээд ийм бичлэг хийгээд байгаа хүмүүс зүгээр ганцхан удаа бүр ганцхан удаа очиод яг нөхцөл байдлыг хараасаа. Тийм бол бүр үнэхээр ингэж бичиж ингэж ярихасаа бүр өөрсдөө ичих байхаа. Би хувьдаа бол тэгэж бодож байна. Бас яг энэ хүмүүс ч ингэж байгаа байхгүй юу? Ингээд шинэ жилээр ганц удаа очиод тэгээд ингэж нэг юм ууттай чихэр одоо шоколад өглөө хүүхдэд ингэ хэрэггүй юм өглөө гэдэг байгаа байхгүй. Гэхдээ хүүхэд бол хүүхэд яагаад гэвэл одоо ингэж ганц удаа тэ шинэ жилээр ийм бэлэг өгснөхийн төлөө энэ хүүхдүүд чи өдөр болгондоо уухгүй байгаа. Өдөр болгон чихэр идэхгүй байгаа. Яагаад ганц удаа ингэж бэлэг аваад идэж болтгүй юм бэ? Тэг хүүхэд одоо юу гэдэг те өстой миний эрүүл мэндийн төлөө надаа өстой ундаа уулгадаггүй байсан чихэр өгдөггүй байсан гэж хүүхэд бодохгүй байхгүй юу? Зүгээр тэр нэг удаагийн энэ процесс нь тэр хүүхдэд маш ингэж баярлуулах маш гоё процесс өгч байгаа байхгүй юу. Тэгээ хүүхдийн сэтгэл ямар цагаан билээ те бүр яаж баярлж байгаа л гэдэг бодхоос бүр ингэж шал өөр зүйлтэй. Тэгэхээр бүр нэрээ өдөр болгон ямар ундаа бичээ шоколад өгöd байгаа биш. Битээ олон юм яриа л гэж бүр ингэж яг үндэ миний бүр ингэж уур хүрээд байгаа байхгүй юу. Ийм юмыг өөрсдөө ингэж ойлгох юм чадваргүй тэгчээд сошиал дээр олон юм ярихтаа сайн те яг юу гэсэн үг юм бэ. Тэгээд өдөр болгон тэр хүүхдүүд тэгж өгөхгүй байгаа. Хүүхдэд бол тэр ундаа бичээ ялангуяа энэ нийтдээ орныхны хийж байгаа зүйл бол үнэхээр хөөрхөн байгаа. Тэр хүүхдүүд бол том болоод ч гэсэн хизээч мартахгүй. Та нар одоо ингэж жишээлбэл яг хүүхд тахтаа авч исэн хамгийн муухай дурсамжаа хизээч мартдаггүй. Хамгийн сайхан дурсамжаа ч гэсэн хизээч мартдаггүй үстэй тий. Яг энтэй л яг адилхан бохгүй юу. Тэгээ та хэд манай үүн дээр юу гэж бодож чинь манайхаа комент хэсэгт сэтгэлээ бичээрэй. Тэгээ дараагийн ярих сэдв маань Немо болон Эмилитэй холбоотой байгаа. Тэгээд энэ хоёр маань салаагүй байгаа юм билэ. Салаагүй гэж бараг буцаад нийлцэн ч байх магадaltaй. Яагаад гэвэл хүмүүс яг энэ хоёрыг нөгөө урд нь ингээл салцаан гэдээ яриадсэн шүү дээ. Тэгэхэд би нэгээ инстаграмаар бас ерөөсөд ахаа болчихсон байсан. Гэтэ хүмүүс ингээд яриадсэн болохоор энэ хоёр салаагүй юм шүү. Айл нь нөгөө нэг рил бол юм зурган дээрээ нөгөө хос бөгжөө ерөөсөд тайлаагүй байна гэж хүмүүс яриадсэн бохгүй. Тэгсэн чинь яг сүүлд Эмилия нэг юм рил оруулаад за тэн дээр болохоор хүмүүс ингээд миний зурдаг авьяасыг тэр болгон мэддэггүй гэдэнгүүтээ Немог ингээд зурснаа хальт ингээд харуулдаг байхгүй. За тэгэл яг энэ хоёр маань хоёулаа өөрсдийнхөө инстаграм дээр одоо ингэж хамт байгаа рилүүдээ бол ингэж оруулсан байгаа. Гэхдээ тэр оруулсан бичлэг нь ингээд нэг бичлэг бол биш байгаа байхгүй юу? Хоёулаа арай хоёр өөр бичлэг ингээд оруулчихсан. Немогийн оруулсан бичлэг бол яг ингээд Эмилиэтэй хамт байгаа маш олон цаг үеэ ингээд нийлүүлээд бичлэг болгоод оруулаад тэгээд тайлбар хэсэг дээр нь бүр маш урт зүйлийг бичсэн байсан. За тэрнээрээ болохоор ингээд яг миний хэцүү үед ингээд миний хажууд байсан над дээр ингээд ирсэн би одоо ингээд баг өөрийнхөө хувьд ингээд хинч биш байхад миний хажууд байсаар байгаа ийм эмэгтэй тэрээр ингээд өөрийнхөө карьераа те өөрийнхөө бүх юмаа золиослоод миний хажууд байгаа ийм эмэгтэй гэдэг утгатай тийм одоо ингээд рилээ бол оруулсан байлээ. За тэгсэн чинь хүмүүс доор нь болохоор мэдээч нөгөө Немо ч гадаад үзэгч олонтой штэ тий. Тэгэл хүмүүс ингээд бахан англиар бичсэн байгаа байхгүй. За ингэхдээ болохоор эхнэрээ ингээд яатсан бэ? Юу вэ чи ингээд хизээ салсан бэ гэж бичиж байгаа хүмүүс байна. За тэнгуүтээ та хоёр ингээд салсан ч гэсэндээ аав ээжийнхээ үүргийг ингээд аль аль талаасаа маш сайн одоо ингээд үүргээ биелүүлж байгаа шүү гэж бичсэн хүмүүсээс нэлээд харагдчихлээ. Гэтэ би нэг бүх комментыг бол гүйлгээгүй нөгөө нэг дээдл ингээд маш их нөгөө реакшн авсан комментууд ингээд дээгүр гараад ирдэ штэ тий. Яг тэр хэдэн тэгж харагдаж байгаа байхгүй. Гэтэ яг тус баг юу рил нь баг 1000 хэдэн 100 коммент байсан санагдаж байна. Тэгэд Эмилигийн хувьд ч гэсэндээ тий одоо яг өөрийнхөө тэр Instagram дээр тийм рилээ оруулаад тэгээд Эмилигийн доорх комментууд нь болохоор зааштай ашгүй дээ гэд айгүй их баярлж байгаа байдлаар хүмүүс нэлээх ингэж сэтгэлээ үлдээсэн байсан. Тэгэд яг энэ хоёр манд буцаад би бинийг Instagram дээр дагаад ингээд яг буцаад нийлснээ бол ингэж зарлсан байгаа. Одоо төвлөө дараагийн ярих сэдвүүгээ орцгоё. За энэ сэдв нь болохоор хоёр тэмцэгч хүний хоорондоо ингээд сошиалор
одоо үдэндээ би нүргөө дайрж байгаа тийм үйл явдал болоод байгаа байхгүй. За энэ хоёр хүнийг бараг л нэлээд олон хүмүүс мэдэх байх гэж би хувьдаа бодож байна. За нэг нь болохоор Отгон Баатар, нөгөөд нь болохоор Одонгоо гэд эмэгтэй байгаа. За энэ хоёр яг ингээд сүүлүүд би нүргөө дайрсан ийм рилүүдийг бол хийсэн. За хамгийн сүүлд болохоор Одонгоо 1 сарын 2-нд яг ингээд Отгон Баярт одоо зориулсан гэх юм уу да тийм одоо рилээ бол өөрийнхөө фэйсбુક дээр бол оруулсан байлээ. За ингэхдээ тэрээр юу гэж ярьдаг вэ гэхэлэр одоо ингээд Отгон Баатар 2024 оны сонгуулийн үеэр ингээд өөрийг нь үнэн ба зөв намд ингээд элсэчээ гэдэг одоо энэ хүсэлтийг бол удаа дараа тавьсан. Тэгээд би эдний намд нь элсэн. Гэтээ нэг удаагүй гарсан. Яагаад гарсан бэ гэхэлэр надад одоо ингээд 200 сая өгөө. Тэгээд Нямбаатартай гар бариач, оюун эрдэнэ болон одоо Монгол Ардын намын бусад гишүүд рүү битгий ингэж дайраач гэдэг саналыг надад тавьсан. Би тэгээд миний яг бодол одоо зүйл маань үүнтэй ингээд нийцдэг учраас би энэ салыг хүлээж аваагүй, намаас нь бол ингээд гарсан юм аа. Тэгээ миний дараа бол Солонгоо гэдэг эмэгтэйг авсан. Би яг тухайн үед энэ намынханд ганц эмэгтэй гишүүн байсан гэж аахгүй. Тэгээ сүүлд Солонгоог аваад Солонгоодоо яг надад амлсан бүх зүйлээ амлсан баг. Тэгээ сүүлдээ тэр Солонгооч ингээд над руу ингээд маш ихээр дайрдаг болсон. Тэгэд үүнээс гадна миний охиныг хүртэл ингэж хулгайлгаж үтсэн. Тэгээд энэ олон бас маш олон одоо энэ дайралтуудыг над руу хийгээд байгаа. Одоос над руу ингэж маш ихээр ингэж гүтгэж байгаа. Тэгээд би бол ингэж гүтгүүлээд ингэ зүгээр сууж явах хүн биш ээ гэх мэтчлэн ингэж ярьсан байгаа байхгүй юу. Мөн үүнээс гадна одоо ингэ Отгон Баатар ч юм бол Нямбаатрын ингэ дэмжигчээ Нямбаатрын талын хүн ялангуяа одоо нөгөө нэг фуд фестивал гэж Нямбаатар хийсэн штэ. Тэгсэн чи тэрийг нь болохоор Нямбаатар ингэ 1 тэрбум 800 саяын одоо төсөвтэйгээр фуд фестивалыг хийсэн. Тэр үеэр нь би ингэ лайв хийгээд ярьж хахад одоо яг Отгон Баатар одоо ингээд энэ юугаа болооч юм трол ингээд хийхээ болооч чи бол ингээд Батулгын троллоо гэх мэтчлэн намайг ингэж айгүй гүтгэж над руу дайрсан. Үнэхээр би тэр Батулга гэдэг хүний трол юм бол тэр хүн одоо ингээд намайг ингээд өмөөлж одоо хамгаалах хэрэгтэй зү. Тэгвэл одоо тэр хүндээ намайг ингээд өмөөлөд хамгаалаад үг гэд хилээд өгөөч өөрт нь ингээд хилээд өгөөч гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүдийг ярьсан байгаа хгүй юу. Тэгээд мөн тэрээр би хизээч одоо Монгол Ардын намын трол бол хийхгүй гэдэг зүйлийг ингэж ярьсан байгаа. Тэгсэн чинь биштэй манайхаа яг 1 сарын 3-нд Отгон Баатар зөрүүлээд бас нэг бичлэг хийсэн байгаа заяа. Яг тэрэн дээр болохоор ингээд нөгөө Одонгоог ингээд ярьж байгаа ингээд бүр артаа ингээд яг тэр Одонгоогийн зурагтай ийм одоо бичлэгээ хийсэн байгаа байхгүй. Үүн дээрээ юу гэж ярьдаг вэ гэхэлэр одоо энэ Одонгоо ч ерөөсөн манай намын гишүүн байгаагүй. Үнэхээр чи манай намын гишүүн байсан бол тэр гишүүнийхээ баталгаа харуулж байгаа. Ерөөсөө чамд тийм юм өгж байгаагүй. Чи ингээ манай намын гишүүн байж ингэж ярьж болохгүй. Одоо чиний ярьж байгаа бүх зүйл чи ингээд гүтгэлэг байна. Харин яг нэг үнэн ярьж илээ тэр үнэн юу вэ гэхэлэр одоо ингээд өөрт нь манайх руу ингээд орчхоо гэдэг саналыг тавьсан гэдэг зүйл бол үнэхээр үнэ. Тэгээд одоо ийм шудраг тэмцэгч нараа бид нар ингээд одоо бөөндрөө нэгдчихийж одоо энэ шудраг бус зүйлийн төлөө тэмцэхээс биш одоо ингээд бөөндрөө нэгдэхгүй бол ингээд бид нар хизээч тэмцэж чадахгүй тийм болохоор ингээд яг шудраг үнний төлөө тэмцэхийн тулд ингээд өөрт нь ийм саналыг тавьж исэн юм аа. Ингэхдээ энэ саналаа зөвхөн Одонгоод ч тавьсан зүйл бол биш. Одоо бусад тэмцэгч нарт ч гэсэн ингээд тавьж исэн. Тэгээд Одонгоотой бол ингээд яг ярьж тохироод одоо ингээд сартаа 3 сая цалинд ингээд хамт ингээд ажиллах гэж ингээд тохиорч исэн. Тэгсэн чинь дараа нь би ингээд юунд дээр шар хатан дээр ингээд явж байна. Машин авахгүй явж байна. Тэгээд надад 5 сая өгөөч гэд инээсэн. Тэгэхээр тэр 5 саяг нь бол бүтээж өгсөн. Тэгсэн чинь бүр яг тэр машиныхаа нийт одоо үнийг ингээд төлөвлөх гэдээсэн. Тэгэхээр би бол ингээд яг энэ үнийг чинь бол ингээд төлөх чадвар яг үндэ байхгүй гэд үннээ хэлсэн чинь яг тэр үеэс хойш ингээд надад айгуу дургу болоод ингээд яг би муу хүн болцсон гэдэг зүйлийг бас ярьдаг. Тэгэл яг тэр үеэс хойш ингээд миний тал ингээ худлаа гүтгэлгүүд ингээд ярьдаг болсон гэдэг зүйлийг ингээд хэлдэг байхгүй. За үүнээс гадна одоо ингээд Одонгоог болохоор өөрөө ингээд шүүхтэр ингээд асуудалтай явж байгаа юм бэлээ. Ингээд цагдаа цуцсан гэдэг хэрэгээр ингээд асуудалтай явж байгаа. Тэгээд одоо яг нүуний цагдаад ингээд баригдахгүй туултч гэдэг юм уу те. Одоо энэ нүунийг ман болон ханыхан одоо ингээд Одонгоод Отгон Баатар руу дайраа гэдэг ийм одоо ингээд ажлын ингээд үүрэг болгож өгсөн. Тэгээд үүнийх нь одоо тэр үүргээр одоо ингэж над руу дайрах намайг харлуулах ийм одоо үйл ажиллагаа маань ийм үйл ажиллагаа тэгж явагдаж байгаа шүү. Тэгээд намайг Нямбаатартай холбож яриад на бид хоёр бол хоорондоо ямар ч юм холбоо хамааралгүй хүмүүсээ гэдэг бичлэгийг хийсэн байлээ. За тэгсэн чинь яг энэ Отгон Баатарыг өмөөрсөн те. Отгон Баатар бол ийм хүн юм. Отгон Баатар бол бүр ийм одоо зөв хүн юмч гэдэг юм уу те. Бүр ийм одоо хүмүүсийн ингэж өмөөрж байгаа бичлэг бүр маш гинт цэцэгдээд хэлсэн. Ингээд яг энэ хоёрын хооронд иймэрхүү үйл явдал болоод байгаа. За үүнээс гадна яг 12 сарын сүүлээр буюу яг 12 сарын 25-26-ны өдрөө тавьцаа байгаа хгүй юу. Яг тэр үеэр нөгөө Нямбаатар ч ингээд хотод байгаа түүцүүдийг ингээд нөгөө ахуулаад байгаа шүү дээ. Тэгээд хідэн түүц үлдсэн юм уу? Яасан одоо дахиад нүунийг тэр түүцүүдийг хураах үйл ажиллагаа болоод байгаа хгүй юу. Тэгээд яг тэр үеэр нь Одонгоо яг тэр одоо түүцний
одоо эзэмшигчдтэй ч гэдэг юм уу да тий яг тэнд нь ингэж байж таарад шууд ингэж лайв хийгээд та нар ингэж хүмүүсийн түүц ингэж авч болохгүй гэх мэтчил ингэж тэмцээд явж байгаа гэх юм уу да тий яг тэгэж бол дуурайд лайвууд бол хийгээд байгаа юм билээ тэгсэн чинь яг тэр нэг 2 баг 3 лайв дээр байгаа байхгүй тэр нөгөө түүц авах гад ирсэн нөгөө одоо тэр ажилчид байгаа штэ тэр одоо түүцийг хураах ёстой хүмүүс байгаа тэр хүмүүсний яг тэр түүцний эмгтээчүүдэд гар хурж байгаа нь ингэ харагддаг. Тэгээ тэр нь бүр тэр лайв дээр нь бүр ингэ шууд гарч байгаа байхгүй. Бүр ингэ том биетэй залуучууд ингэ эмгтэн хүнд ингэ гар хүрээд байгаа байхгүй. Гэхдээ бүр айгүй амар байгаа ч тэгээ бүр ингэ том биетэй залуучуудаа ч ингэ эмгтэн хүмүүст ингэ гар хүрээ тэгээд ингэ нөгөө одоо түүцийг аавна гэдэг хүмүүс нь одоо иймэрхүү байдалтай. Тэгээд нөгөө түүцний эздүүд нь болохоор ингэ те ингэ яг амьдралаа залгуулдаг ганц юмыг ингэ авах гээд байна гэх мэтчлээ ингэ яг сошиал ингээ бөө юм болж байгаа. Тэгээ бүр ингээд түүцийг хурааж байгаа тэр машины урд хүртэл ингээ дугааныхны урд хөвцөн тийм процессыг хүртэл байгаа хгүй юу. Тэгэд яг энэ хэдийн одоо юу гэмдээ хооронд иймэрхүү зүйлүүд ингээ сошиалэр бол болоод байгаа. Тэгэд яг энэ улс төртэй холбоотой сэдвээр өөрийнхөө бодлыг хэлэхэд одоо ингээд яг саний хоёр хүмүүстэй ерөөсөө хамаагүй шүү замнаа. Ер нь энэ улс төртэй холбоотой сэдвээр ингээд айгүй их ингээд дуурдаг. Одоо ингээд олон дагагчтай ч хүмүүс байдаг, бага дагагчтай ч хүмүүс байдаг. Гэхдээ улс төрийн талаар ингээд бүр ингээд айгүй юм арт иргэдэд буцсан нэг юм хүмүүс байгаад идэв шүү дээ. Байгаад байдаг ч гэж ер нь ингээд айгүй арт түмнээ бодоод байгаа юм шиг харагддаг хүмүүс байдаг шүү дээ. Яг ингээд улс төрийн талаар ингээд юм яриад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Надад л тэр хүмүүс баг бүгдээрээ одоо ингээ хүмүүсийн толгойг айгүй эргүүлдэг юм шиг санагддаг байхгүй. Тэгээд өөрөөсөө ямар нэгэн байдлаар тэр хүмүүстэй ингээ холбоотой байдаг. За тэнгуүт яг нөгөө нэг сошиал дээр одоо ингэж гарч байгаа сенсацтай зүйл дээр аянгууд зөв дугаарч байгаа юм шиг харагдаад тий. Одоо үүдээ сүүл нүний цэргүүд цодсон асуудал байгаа штэ тий. Тэн дээр ингээл ингэж болохгүй гэл тэнгуүт хүмүүс энэ хүн чинь ингээ дажгүй биш үү гэл дагаал үгийн сонсоол ч гэдэм юм ингээд айгу автцдаг юм шиг надад бол санагдаад идэв. Та хэд манд хийж боддгоо. Тэгээд яг эдгээр хүмүүс ингээл хүмүүсийн толгойг айгу их угаадаг те бодол санааг нь айгу өөрчилдөг юм шиг бол санагддаг. Гэхдээ хэдүүлээ бүх тэр одоо юу гэдэг чуулган хурлын ингээд үзээд байх тусам ер нь илүү л хинбэ гэдгийг илүү харж ойлгодог юм шиг санагдсан. Тэгээд хэдүүлээ ч гэсэн уус төрийнхөө мэдлэгийг илүү их тэлье гэдэг уриалгыг хэлээд яг энэ сэдвийг дуусгая. За одоо бүгдээрээ хамгийн сүүлийн ярих сэдв рүүгээ орж ийн. За энэ сэдв маань 16 настай охины хэргийн талаар байгаа. За сүүлд охины ээж нь улсын хурлын дарга учралд одоо хандаж тусламж хүсээд учруулаас яг охины ээжийг нь өмгөөлөгчийн дуудаж одоо ингэж ярилцсан байлээ. Тэгээд энэ талаар бол маш олон сайтууд дээр одоо ингэж нийтлэгдсэн байгаа. За тэгээд яг учрал өөрөө ч бас ингэж хэлсэн байлээ л дээ. Би ингэж 4 хүүхэдтэй 3 охин. Тэгээд өөрөө ингэж эмэгтэйдүүдийн хүний хувьд бол энэ маш юм сэтгэл эмзэглэмээр ийм асуудал бол болсон байлээ. Тэгээд яалтчгүй энэ асуудал дээр ингэж анхаарал хандуулахгүй болохгүй. Тийм болохоор таныг ингэж дуудаад ярилцъя гэж бодсон юм а гэж бас ингэж хэлсэн байсан. Муу яг тус хэрэгтэй холбоотой дараагийн одоо нийтлэл мэдээлэл нь 1 сарын 2-ны өдөр телевиз болон сайтууд дээр мэдээлэгдсэн байдаг. За үүнд болохоор 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт дуусаж прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Мөн хэрэгт хохирогчоор татаад байсан ган эрдэнэ номын эрдэнэ нарыг яллагтагчаар татжээ. Шүүгчийг томсноор шүүх хурлын тов гарах юм гэдэг ийм одоо мэдээлэл байгаа. За тэгсэн чинь үүний дараа буюу өнөөдөр 1 сарын 4-ний өдөр охины ээж бас нэгэн постыг оруулсан байгаа. За энэ пост нь болохоор та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Охины минь 8 насныг онц хэрцгийгээр хөнөөсөн шүүх хурлын тов удахгүй гарна. Харин охины маань хэрэг дээр ажилласан нэр бүхий 2 прокурорын ёс зүйн хурал оны өмнө товлогдсон ч баясгалан янжин дулмнаар хуралдаа ирсэнгүй. Улсын ерөнхий прокуророос илүү эрх мэдэлтэй ёс зүйн хурлыг үл хүндэтгсэн гэж үзэхэд хүрсэн. Шүүхийн шийдвэр бол миний амь амьдрал шудраг ёс болон нийгмийн тайван амьдрахын баталгаа юм гэдэг энэ зүйлийг бичсэн. Тэгээд ээж нь бол яг энэ 2 прокурор дээр бол би энэ хоёрт итгэхгүй байгаа. Энэ хоёрыг энэ хоёр хүнийг солиод өгөөч гэл бүр аль дээрээс хойш ингээл дуурал яваадсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ хоёр нь тэр хуралдаа ингээд ирсэнгүй гэдэг мэдээлэл асан гэж гарсан байгаа. Тэгээд энэ хэрэг юуцсан удахгүй ингээд яг шийдэгдэх ингээд ойртож байгаа юм шиг байна. Тэгээд юуцсан шүүх хурлыг бас нээлттэйгээр хийгээд өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээд таад маань бас энэ уг асуудал дээр юу гэж хандж байгаа вэ? Түүнээс гадна ээж нэг учирлаа ингээд ярилцж явах үед ингээд хэлсэн шүү дээ. Амьдрах байтугай зүгээр ингээд ам зогоочл явж гин гэж бол хэлсэн. Тэгээд яалтчгүй энэ ээжийн хувьд бол үнэхээр л тийм хэцүү байгаа байх гэж бас бодож байна. Энэ ээжийн хувьд бол ингээд сэтгэлийн хатаар ингэж
давж байгаа аахгүй те. Харин ч энэ хэмжээнд ингэж явж байна гэдэг нь бол үнэхээр ингэж мундаг байгаа аахгүй те. Бүр ингэж үнэхээр сэтгэлийн хаттай, тууштай, мундаг гэж чадчихна гэж бол би хараад байгаа. Би яг сүүлийн бичлэг дээр нөгөө нэг хоримтлалтай аяллаа талаар ярьсан чинь маш олон хүмүүс чатч орж ирээд байгаа. Тэгээ та нартаа би яг энэ бичлэг дээр бас маш товчхон мэдээлэл хүргэе гэж бодлоо. За энэ хоримтлалтай аялал маань яадаг вэ гэхэлэр бид нар хоёр төрлөөр ер нь бүртгүүлэх боломжтой зэм манайхаа. За эхнийх нь болохоор яг аялагч байдлаар бүртгүүлэх боломжтой. За аялагч байдлаар бүртгүүлэх юм бол бүгдээр яг сар болгон те одоо тогтмол нэг юм үнийн дүн байгаа. Гэтэ тэр үнийн дүн нас 3 байгаа хгүй. Их, дунд, бага гэдэг юм 3 үнийн дүн байгаа. За тэгээд яг тэр үнийн дүнгээрээ сар болгон хуримтлалаа хийгээд явна. Хуримтлалаа хийсэн тохиолдолд танд бонус мөнгө бас бодогдно. Тэгээ бонус буюу одоо хүү гэсэн үг ерөнхийдөө бол тэр хүүгээ бодуулаад ингээд хуримтлаа хийж явсаар хагаад за эцсийн дүндээ энэ одоо үнээр яах вэ гэхлээр хэдүүлээ аялнаа л гэсэн үг. За би одоо яг 10 сарын сүүлээр орсон гэж одоо ороод нэг 2 3 сар болж байгаа юм уу. Тэгээ би одоо өөрийнхөө яг хуримтлалтаа яг нүг дундаж одоо тэр юуг нь сонгоцсон бохгүй юу? Дундаж одоо юу гэх юм бэ? Одоо тэр чинь нүг их дундаж баг гэд 3 сонголт байгаа гэсэн штэ. Тэгээ би дундчийн сонгоцсон. За тэр нь болохоор сартаа $100 хуримтлуулдаг манайхаа. Тэгэхээр доллар 3500 байгаа гэж бодоход би сартаа 350 мянгыг хуримтлалтаа одоо тэр аяллахын үнд өгдөг гэсэн үг байхгүй. Тэгээд би $100 өгчөнгүүд надаа бонус буюу хүү гэд буцаад дахиад $100 өгчдөг. Тэгэхээр би ингээд сартаа $200 хуримтлалтаа шууд ингээд хийгээд байна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол нэг сартаа 700 мянган төгрөгийг одоо ингээд аялах гад цуглуулад байна гэсэн үг байхгүй юу. Тэгээд яг тэр хуримтлалт маань ингээд цугларсаар байгаад би нэг тэнд чинь бүр зөндөө аялал байгаа юм манайха. Далайн аялал байгаа, газрын аялал байгаа, чочид буудлууд байгаа. Тэгээд яг аяллаа төлөвлөөд явахдаа энэ мөнгнөөсөө одоо аялна гэсэн үг байхгүй юу. Тэр маш гоё ашигтай газтай. Яг $100 миний хувьд их байна гэх юм бол бас арай бага үнийн дүнтэй сонголт бас байгаа. Тэгээ та хэд минь хэрвээ над руу холбогдоод ороод ирэх юм бол би илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодож байна. За тэгээд нөгөө гишүүн болохоор сайн ингээд яг аялагч гэдэг гишүүнийг ярьчлаа шүү дээ. Нөгөө гишүүн нь болохоор түнш гэдэг гишүүн байгаа байхгүй. Түнш гишүүн яадаг вэ гэхэлэр яг жоохон сүлжээний зарчмаар заяа манайха доороо хүн оруулаад өөрөө одоо тэр саяны $100 төлөхгүйгээр одоо ингээд доороо хүн оруулаад яваад ах тусам одоо тэр санийхаа мөнгнөөс хөнгөлөгдчихдөг байхгүй. Тэгэхээр автоматар таны мөнгө чи өөрөө цаанаас шууд $200 таны хоримтлал руу хийгээд байна гэсэн үг. Тэгээд бүр доороо элсүүлсэн хүмүүс нь олон болох тусмаа та тэндээсээ бүр ингээд цалинжих боломжтой. Тэгэд бүр ингээд маш олон бодит кейсүүдийг харсан болохоор биеэш ингээд орчод байгаа байхгүй юу. Тэгэд ийм гоё хоримтлалын аяллаа ийм байд юм манайхаа. Ийм гоё зүгээр л ингээд аяллаа хоримтлалын зүйл байгаа байхгүй юу. Хэдүүлээ аялагчаарч орсон одоо түнш гишүүнээр ороод доороо хүн элсүүлсэн ч гэсэн ерөнхийдөө хүмүүст аяллыг л санал болгож байгаа гэсэн үг. Тэгээ бүр одоо ингээд яг дараагийн нөгөө нэг юу гэдгүүлээ аяллаа маршрутууд ингээд гарчсан бүр маш гоё аяллууд байгаа юм билэ. Тэгээ би үтсэн одоо ингээд хоримтлаа ингээд үүсгэж явж байгаад тэгээ маш гоёор гэр бүлээрээ аяллаа гэж бодоод байгаа. Тэгээ та хэд мань зүгээр бодоод үзээрэй бүр маш ашигтай байгаа зү. Тэгээ хамгийн гол нь би ганцаараа аялахгүй гэр бүлээрээ аялах учраас манай гэр бүлийн зардал хүртэл миний тэр хоримтлалаас гарна гэсэн үг байхгүй юу. Нэг хүн дээр 3 хүнийг аваад ингээд дөрүүл аялж болно. Тэр 4 хүний аяллахаа мөнгийг энэ хоримтлалаас авч болно гэсэн үг байхгүй юу. Тэгээ бонус нь бүр маш гоё байгаа зү тий. Би $100 хингөө шууд $100 бонус өгөө сартаа шууд $200 хуримтлуулад явна гэхээр маш хурдан ингээд хоримтлал маань бас цугларах боломжтой байгаа байхгүй юу. Зүгээр маш товчхоноор тайлбарлахад яг ийм байдаг шүү манайхаа. Тэгээ та хэд маань бүр дэлгэрэнгүй мэдээлэл аваад бүр ингээд яг хоримтлалтай аялалд орё. Би ингээд гэр бүлэрээ гоё аялмаар байна. Эсвэл яг энэ одоо ингээд аяллаар хүм элсүүлээд өөрөөс ингэ цалинжаад орлоготой болмоор байна гэх юм бол над руу холбогдоорой. Тэгээд би одоогор бол өөрөө аялаагүй байгаа учраас бас ингээд шууд аяллаа талаар л мэдээлэл өгөх боломжгүй. Яг л одоо өөрөө аялах гад мөнгөө цуглуулаад явж байгаа аахгүй. Тэгээд манай ихч бол бүр ингээд аялаа цай бүр оноо гадаадд бүр Дубайд гаргаад ирсэн. Тэгээд тэр болгоныг харахаар бүр ингээд урамшаад бүр ингээд энэ зүйлд ингээд бүр дуртлаад байдаг. За тэгэд ер нь бол нэг иймэрхүү зүйл аа шүү. Тэгээ та хэд маань бүр дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэж байгаа бол миний Facebook болон Instagram руу маань холбогдоорой. За тэгээ та нартай энэ удаагийн бичлэгээр иймэрхүү сэдвүүдийг ярьж өглөө. Бас яг дараагийн бичлэг дээр би Facebook группүүдийн талаар ярих гэж бодож байгаа. Одоо ингээд яг Facebook дээр яг ямар групп байна, тэнд нь юу орд юм байна гэх мэтчлэн ярих гэж бодоод байгаа. Яагаад гэвэл яг Facebook дээр зарим нэгэн групп бүр арай хитрхээ заяа. Бүр тэн дээр ингээд бичигдэж байгаа пост юм бүр арай хитрхээ санагдаад байгаа. За үүнээс гадна одоо яг өсвөр насны охтуудын хувьд гэх юм уу би биний
бүлидэх тэгээ би бинийгээ дарамтлах зүйл бүр маш их өд юм байна. Тэгээд яг энэ хоёр зүйлийн талаар ингээд нэгтгээд ярих гэж бодоод байгаа. Тэгээд яалтчгүй ярихгүй байхын аргагүй бас байгаа юм шиг санагдаад байгаа. Үүнээс гадна өмнөх одоо миний нэг бичлэг дээр бас нэг комент бичсэн байсан л та ингээд октодын тэр бүглэдэлтийн талаар яриад өгөөч гэсэн байсан. Тэгээд яг энэ хоёр асуудал бол одоо ингээд Монгол улсад бүр ингээд ер нь л бөө юм болчих гэж би хувьдаа хараад байгаа. Тэгэд яг энэ хоёр асуудлын талаар буюу одоо ингээд энэ асуудал бол бүр арай бүр ингээд хитэрж байна. За тэгээд юуц нэг юм жоохон сэжүүрөгчүүд гэх юм уу да тэгээ сүүл тасан гэсэн олонний танил хүмүүсийн хооронд одоо ингээд бэлгийн замын хүчлэл бүр маш их байгаа юм шүү гэдэг зүйл яригдж байна. За үүнээс гадна яг тэр группүүд дээр яг иймэрхүү талын зэв яг ийм бэлгийн одоо ийм муухай одоо харилцааны талаар гэх юм уу ингээд зөндөө юм яригдж байгаа. Тэгээ энэ болгоныг би ингээд нэгтгээд ярих гэж бодод байгаа байхгүй юу. За тэгээд та хэд маань энэ хүртлүүлсэн бол лайк дараарай. Тэгээд subscribe заавал дараарай. Тэгээд энэ хоёр талаа би Facebook болон Instagram оруулаад байгаа. Та хэд манаас орж дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцагаая хөрхөн хүмүүс минь баяртай.